Борлуулагч нарыг сайжруулах юм сургалтын контент юм уу эсвэл тэр арга барил төр нэлээд хоцрогдсон. Одоо UK-д байгаа CS-ийг Монголд байгаа CS-ийг хоёр ялгаагүй гэсэн. Хоорондоо бие биентэйгээ мэдээлэлээ солилцдог тал цагаар буюу одоо хоорондоо тохиролцсон гэрээний цагаар хамтарч ажиллаад борлуулалтын өндөр үүсгэл гаргаж чаддаг. Мэдээлэл бол үнэгүй. Харин эсрэгээрээ итгэлцэл гэдэг зүйл айгүй чухал болсон. За өдрийн төргийн бизнес саунд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн мэрхий редактор таваарж байна. За өнөөдрийн ярилцах сэдв бол борлуулалтын сэдв байгаа. За эхлээд зочноо танилцуулъя. За CS-ийн Монгол дахь албан ёсны мастер франчайз эзэмшигч, гүйцэх захирал, за ахлах гик инх амар ирсэн байна өдрийн төргийн. Өдрийн мэнд. За ахлах гик гэж юу юм болох талаар явандаа ярилцах тийм ээ. За тэгээд одоо монголчин бол борлуулагчийг бэлддэг школ гэж бол байхгүй санагдаж тийм тий. За борлуулагч бол одоо амьдралаас юм суралцдаг ухаан тий. За тэгэхээр CS-ийг гэдэг энэ одоо борлуулалтын энэ одоо систем энэ ухаан маань одоо бас ямар онцлогтой Монголын одоо компаниуд бас энэ систем ямар шийдэл салгуулж байгаа гэдэг дээр ярилцсан. За эхлээд ер нь CS-ийг гэж юу вэ гэж асуух нь зөв хэ. Энэ бол дөнгөж орж ирж байгаа юм шинэ нэр томьёо болж штэ. За энэ юм урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд дээрэс нь Монгол дахь одоо албан ёсны CS-ийг франчайз за Монголд албан ёсны нээлттэй сая 5 сарын 21-нд хийсэн. За тэгээд ер нь бол орж ирээд нэг сая 26 оны 1 сараас хойш ер нь үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээд sales geek нь яг ямар ч тагаа одоо бизнес вэ гэхэлэр Англи улсаас гаралтай. За Англи улсад үүсэжсэн. За одоо 9 жил болж байгаа ийм бизнес байгаа. За ер нь бол одоо олон улсад ер нь бол нийтдээ тулгамдаад байгаа юм борлуулалтын асуудал юу вэ гэхэлэр борлуулалт нэмэгдмээр байгаа. За бизнесүүд борлуулалтаа нэмэгдүүлмээр байгаа. Гэтэл яг үнэндээ хангалттай олон хүний нөөц байдаггүй. Өөрөөр хэлэх юм бол одоо томоохон компаниуд бол ийм борлуулалтын ийм захирлыг өндөр цалин за одоо юу гэдэг бонус те одоо юугаар хамлаад ингээд аваад өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг бол за томоос доошо буюу дунд болон жижиг бизнесүүд бол өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг. Борлуулалтын одоо ур чадвартай талентууд буюу те мэргэжилтэнгүүдийг одоо хайр хийхтэй ажилд аваад ингээд өндөр хүсэл гарах боломж нөөц болцоо айгүй бага байдаг. Тэгээ яг энэ асуудал ганцхан Монголд гэлтгүй олон улсад ч гэсэн адилхан байгаа. Тэгэхээр Англи улсад анх үүссэн зорилго нь болохоор борлуулалтын асуудлыг за жижиг болон дунд бизнесүүдэд шийдэж өгье. Гэхдээ одоо full time буюу бүтэн цагаар ажилтдаг биш. Тал цагаар буюу одоо хоорондоо тохиролцсон гэрээний цагаар хамтарч ажиллаад борлуулалтын өндөр үүсгэл гаргаж чаддаг. Ийм одоо үйлчлэгээ хамгийн анх үүсэж ирсэн. Тэгээ үүсгэн байгуулч Ричард гэж залуу байдیں۔ Ричард болохоор өөрөө бас адилхан одоо бид эдтэй л адилхан юм борлуулалтын захирал хийдэг байсан байхгүй байгууллагад. Тэгж жагаад ер нь бол нөгөө ажил гэр гэх нэлийн хоол зайтай амьдардаг. Нэлийн хоол зайтай амьдардаг учраас ер нь замдаа амрах цагийг зарцуулдаг. Тэгээд хүн нэг байгууллагаас хамааралтай. Амьдрал нь жоохон уйдгартай. Тэгээ ингээд нэг өдөр ингээд юу хийгээд байна гэж утсан юм шүү. Яг ихэнх одоо ажлаас халшрах гэх юм уу эсвэл нөгөө нэг юм нэг хэвийн ажлын байран дээр удчихлаар ер нь хүмүүс тим шинжлэнгүүд аяг хэлэрдэг шүү дээ. Яг энэтэй адилхан ингэж илэрч хагаад тэгээ ер нь бол би ягаад өөрийнхөө энэ одоо өндөр ур чадвар те туршлагыг ганцхан компани дээр ингэ байлгаад байт юм бэ гэдэг юм сэтэл анх төрөөд тэгээ ажилласаа гарангуутлаа юм юу үүсгэсэн. Шинэ бизнесийг үүсгэсэн. За тэгээ sales geek гэдэг энэ бизнесийг үүсгээд нэг найзтайгаа хоёр найзтайгаа дийлээд тэгээ байгууллагад яг ихлээр юм консалтант маягаар борлуулалтын үйлчлэг үзүүлдэг юм бизнес эхлээд за энэ маань зүйлдээ явсараа байгаад юу болсон бэ гэхээр sales geek буюу одоо юм борлуулалтын мэргэжилтэнгүүд нэг дор ингэ цугларч эхэлсэн одоо нөгөө нэг жил туршлагатай, ажил хүсэл сонирхолтой, эрх чөлөөтэй гэхдээ өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг ийм айрам үүссэн байгаа байхгүй Англид. Тэгээ ингэж үүсэж байгаад нэлээд өндөр гүйцэтгэл гаргаад нөгөө байгууллагын бизнесийг 2 3 дахин 20 30 дахин өсгөөд эхэлж байгаа байхгүй. Бүтэн цагаар биш ирнэ ингэж олон одоо өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг борлуулалтын зөв одоо арга техникүүдтэй туршлагуудаа хоорондоо бие биендээ шеэрлээд нэг байгууллагын асуудлыг бөөндөө шийдэж эхэлж байгаа. Тэгээд тэндээс юу гаргаж гарч ирсэн бэ гэхээр яг энэ модель угаасаа бараг олон улсад хаасаагүй байдаг юм байна. Энэ хэд асуудал хаасаагүй байдаг юм байна. Бизнесүүд бүгдээрээ юм хүний нөөцийн өндөр хомсдолтой. Тэгээд нөгөө энэ борлуулалтын асуудал чинь нийгэм одоо юу гэдэг эдийн засагтэй трендэд дагаад асар хурдтай өөрчлөгддөг. Тэр апдейтыг тэр болгон компаниуд авч чадахгүй. Тэгэхээр
нэг юм борлуулалтын асуудлыг цогцоор шийдээд дотроо систем болон ноу хау туршлага бүгднгээ дундаа хөрвүүлээд тэрийг апгрейд хийж сайжруулад тэгээд тэр гарч ирсэн одоо хамгийн сайн арга аргачлал туршлагад ирээд тулгуурлаад олон бизнесүүдэд франчайз загвараар одоо улс орон болгон тэглэн өнцөг болон бүрт гикүүд нэг community үүсэж байгаа гэсэн. Одоо UK-д байгаа sales geek, Монголд байгаа sales geek хоёр ялгаагүй гэсэн. Хоорондоо бие биентэйгээ мэдээлэлээ солилцдог, бие биенийгээс сургадаг, бие биендээ туршлага хуваалцдаг. Нэг байгууллагад тулгарч байгаа асуудал нөгөө байгууллага дээр А гэдэг байгууллагад тулгарч байгаа асуудал Б гэдэг байгууллагад гархан тодорхой. Тэгэхээр А-г шийдчих юм бол бусад одоо BC гэдэг маш олон байгууллагуудыг шийдэх боломж үүсэж байгаа. Тэгэхээр энэ нэгтгэлийг үүсгэж чадсан амар том community гэсэн үг. Тэгэхээр sales geek нь болохоор цэвэр борлуулалтын асуудалтай хэслүүдээр борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Борлуулалтын процессыг сайжруулахыг хүсэж байгаа. Тэгээ хүнээс биш те илүү системээс хамааралтайгаар бизнес нь явдаг, борлуулалт нь өсч идэг зөв механизм руу орохыг хүсэж байгаа энэ байгууллагуудад зориулсан үйлчилгээ гэсэн үг. Тэгэхээр цаанаа бол одоо нэг хүн одоо юу гэдэг байгууллагын асуудлыг нэг гик шийдэх хэслүүдээр нэг том community нийлж байгаад байгууллагуудын асуудлыг шийдээд байна л гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийгээр ойлгол одоо борлуулалтаа нэмэх шаардлагатай байгаа компаниуд төр очиж борлуулалтыг өсгөж өгдөг. Тэрний тулд тодорхой юмудаа систем арга аргачлалтай гэж штэ. За тэгэхээр одоо яг уу нийт контекст талаас нь сууд өнөөдөр яг Монголын бизнес ялангуяа жижиг дунд бизнесүүд яг борлуулалтад тулгараад байгаа хамгийн түрүүнд шийдэх ёстой 3 топ асуудал гэвэл юу гэнэрлэх вэ? Ер нь бол яхаа олон улсын судалгаач тэр за одоо бид өөрсдөөс нь судалгаагаарч тэр ер нь нэгдүгürt бол одоо Монголд бол ялангуяа борлуулалтын одоо сургалт гэх юм уу те. Одоо үүдэн борлуулагч нарыг сайжруулах юм сургалтын контент гэх юм уу эсвэл тэр арга барил ер нь нэлээд хоцрогдсон, хуучирсан эсвэл одоо юу гэдэг баг нэг байгууллагын сургалтыг баг бүх байгууллага авсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө бизнесийн борлуулалт нь бас хангалттай өсдөггүй ч юм уу те. Ер нь борлуулалтын одоо ажилтнуудыг сайжруулах, сургах энэ одоо эрэлт хэрэгцээ бол нэлээд өндөр байгаа. Өөрөөр хэлэх юм бол борлуулалтын гүйцэтгэлийг сайжруулж байгаа борлуулагч нарыг сургах, сайжруулах, тэднийг апгрейд хийх асуудал байгаа. Хоёрт нь гэх юм бол одоо хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдсөн. За одоо сая сүүлийн хийсэн судалгаагаар болохоор ер нь худалдаа авагч нар борлуулагчаас хамааралтай худалдаа авалт хийдэг магадлал айгүй багассан. Одоо AI хөгжсөн. Нийт баг худалдаа авагч нарыг одоо ялангуяа B2B зах зээл дээр нийт худалдаа авагч нарын шийдвэр гаргаж байгаа худалдаа авагч нарын 70 орчим хувь нь Gen Z болон Millennial үе нийлээд эзэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үеийнхэн чинь өөрөө нөгөө интернет хэрэглээ айгүй өндөртэй учраас нийт худалдаа авалтын шийдвэрийн бараг 80 орчим хувийг нь онлайнаар судалцдаг. Тэгээд эцсийн 20 орчим хувь дээр нь нөгөө борлуулалтын ажилтан болон одоо худалдааны төлөөлөгч юм байна те. Байгууллага дээр ажиллаж байгаа борлуулагчаас мэдээлэл баталгаажуулдаг болсон. Тэгэхээр нөгөө мэдээлэл өөрөө өнгөө болсон, судалгаа өөрөө өнгөө болсон. Одоо хамгийн түрүүнд эхлээд нөгөө танаас бүтээгдэхүүн авах гээд ирж байгаа хүн тантай уулзч мэдээлэл авах хэслүүдтэйгээр эхлээд AI-аар ChatGPT дээр ч юм авчаад тань дээр баталгаажуулж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээлэл бол өнгөө харин эсрэгээрээ итгэлцэл гэдэг зүйл айгүй чухал болсон. Өөрөөр хэлэх юм бол тэр AI-аас авсан юм эсвэл одоо босод судалгаагаар авсан мэдээллүүдээ худалдааны төвлөгтөөр очиод баталгаажуулдаг гэсэн. Тэгэхээр шийдвэр ер нь ихэндээ баг гарцсан байдаг. Шийдвэрийг баталгаажуулахын тулд одоо борлуулалтын ажилтан болон одоо тухайн байгууллага дээр очиж уулздаг болсон. Ийм тренд үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглэгч ингээд дагаа өөрчлөгдөд байхад хэрэглэгчээ дагаж одоо борлуулалтын ажилтангууд тэгээ эсвэл бизнесийн борлуулалтын стратегиуд дагаад өөрчлөгдөхгүй байгаа нь бас том асуудал байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор том зургаараа бол хүний нөөцийн асуудал. За бид тэдэд ер нь бол яг нээлтэн дээр ч ярьсан, ер нь бол орж ирснээс хойш ярьж байгаа. Бид тэдэд яг үндэ борлуулалтын асуудал гэхээс илүүтэйгээр борлуулалтын лидерийн асуудал ер нь бол айгүйх байдаг. Өөрөөр хэлэх юм бол борлуулалтыг чинь түрүүн таны хэлжсэнчлэн сайн борлуулагчийг ер нь ажлын байрал бий болгодог. Сургууль бол байхгүй, институтууд бол байхгүй. Тэгэхээр нөгөө сайн лидертэй буюу одоо борлуулалтын хамгийн маш сайн захиралтай эсвэл борлуулалтын сайн лидертэй компаниуд Монголд хэр билээ те. Тэгэхээр нөгөө суралцах орч айгүй бага байгаа. Тэгэхээр хүссэн өсөлтгөө нөгөө борлуулалтын сайн лидер буюу sales лидер Монголд айгүй хэмсэлтэй.
Тэгээд яг хуу борлуулалтын ажилтнуудыг бид хэд сургаад байж болно. Маш олон сургалтуудаар хангаж сургаад байж болно. Гэхдээ тэрийг чиглүүлэх стратеги зөв гаргах, хянах те дээрэс нь одоо юу гэдгийг сайжруулах те манлайлах ажлуудыг энэ sales лидерүүд хийдэг. Тэгээ гүйцэтгэх захирлууд бол мэдээж яриг сайн борлуулагч нар байдаг. Гэхдээ гүйцэтгэх захирлт өөр маш олон ажлууд байгаа байхгүй. Тэгэхээр sales-ийн холбоотой сайн лидер хэрвээ байгууллага болгон дээр бий болчих юм бол доотлын одоо борлуулалтын мэргэжилтэнгүүд бол сайжраад явах боломжтой. Тэгэхээр 3 дахь том асуудал бол сайн sales лидерийн хамсдал бий болж байгаа гэсэн. Энэ дээр шууд дөрвөлөд асуухад одоо борлуулалтын манлайлагч гэж байна. Одоо ингээд технологи улам хүчтэй болоод AI гэдэг бол зөвхөн бид мэдээлэл олж өгөх боловсроос гадна бидний шийдвэр гаргахтай хүчтэй нөлөөлөд эхэлж байна те. Тэгээд дээр нэг зөвлөх надад бас хэлж ирсэн ингээд ялангуяа борлуулалтын функц дээр ийм одоо сул гүйцэтгэлтэй бүтээмж муутай тийм хүмүүс бол бараг байх шаардлагагүй болж байна. Тэний AI бол орлох хэмжээнд боломжтой болчлоо. Тэгэхээр одоо хүн буюу тэр борлуулагч гэдэг хүн өөрөө нэг функц одоо хийх ажлаа улам ийм ойлгомжтой тодорхой илүү үн цэнтэй болохгүй байна гэдэг. Тэг яг энэ дээр яг сэтгэлгээний хувьд ер нь бид нар ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ? Технологийн хүчтэй хөгжиж байна. Маш олон чиглэл биднийг орлох боломжтой болчлоо. Хүн ер нь яаж үнцний бүтээсийн хэвээрийг үлдэх юм бэ? Энэ борлуулалт ялангуяа борлуулалтын өнцгөөс харуул. Түрүү хэлсэнчлэн юу өөрчлөгдөхгүй вэ гэхээр хүн AI-тай шууд харилцах судалгаа хийхгүй. Яг AI мэдээлэлээр хангаж байгаа. Эхлээд судалгаа болон эргэлзээний одоо босоо зүйлүүдэд тайлж судалж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол хүнтэй л гаргадаг нь хэвээрээ байна гэсэн. Хүн хоёрын ихтгэлцэл бол өөрчлөгдөхгүй. Харин хувь хэмжээ өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл сая хэлсэнчлэн байгууллагад сул гүйцэтгэлтэй одоо ингээд нөгөө ихэнх ялангуяа Gen Z болон millennial үеийн сүүл millennial үеийнхэн бол нөгөө худалдааны төлөвчтэй харилцахаас жоохон зайсэдэг болсон юм тренд харагдаад байгаа байхгүй юу? Одоо залхаад гэх юм уу. Гэтэ яг үндэ нөгөө сул гүйцэтгэлтэй үн цэн өгч чаддгүй борлуулалтын ажилтнуудаас зайлсхийгээд байгаа гэсэн үг. Яг мөн чанартай бол AI-аас авсан одоо өөрхөн судалгаагаар судалсан зүйлээ баталгаажуулахыг хүсэж байгаа байхгүй юу? Хүнээс. Тэгэхээр хэрвээ бид хэдийн борлуулалтын одоо мэргэжилтэнгүүд маань тэгээ илүү нөгөө зөвлөх маягаар ажилтдаг те илүү нөгөө хүний асуудлыг шийддэг нөгөө хүний готлон төлөө хийж үзээд те за энэ хүний яг үндсэн зовлон юу юм те одоо бэрхшээл нь юу байгаа тэрийг яаж шийдэх үү гэдгээр яг цаг гаргаад нөгөө нэг яг тэр үндэ нөгөө оршин одоо тухайн цаг мөчтөд оршин гэдэг шүү дээ те яг тэр үний өмнөөс оршоод за борлуулалтын дээрээ зөвлөх одоо зөвлөгөөг аюул сайн өгөх юм бол одоо шийдвэр гаргалт бол аюул хурдтай. Өөрөөр хэлэх юм бол тэр үйлсэнчлэн судалгаагаа өмнө хийгээд ирсэн байгаа учраас үлдсэн тэр 20% шийдвэр гаргалтанд борлуулалтын мэргэжилтэнгүүд зөв тэгээд дээрэс нь одоо юу гэдэг нь зөв арга техникүүдтэй те байж чадах юм бол борлуулалт амжилттай гэдэг байгаа гэсэн үг. Итгэлцэлгээд нэлийн их гарч байна. Тэгээ энэ дээр би тодруулж асуух хэрэгтэй гэж бодож байна. За энэ үг бол одоо зөвхөн борлуулалтын аягүй олон салбарт аягүй их яригдах боллоо л да те. Итгэлцэл одоо бүтээж чадахгүй бол бизнес явахаа байж энэ төр гэдэг. Тэгэхээр борлуулалтын аваад үзэхээр тэр итгэлцлийг нэг яаж бий болгох вэ? Одоо бол зүгээр нэг одоо манай бүтээгдэхүүнчдээ тим юм гэж ярих бол тийм угаасаа сонирхолтой болчихлоо тий. Хүн ямар өөр нэг юм өсөж байна тий. Илүү хүнлэг юм өсөж байна. Машинлэг юм биш. Тэгэхээр тэр итгэлцэл гэдгийг яаж бий болгох вэ? Тэр нэг хүнээс хүн чиглэсэн тэр амьд харилцаагаар нь бас яг борлуулалтын функц тэр яаж тийм тууштай авч явах вэ? Энд дээр жаахан тодруулж ярил. Яг одоо байгууллагын борлуулалтын хувьд гэх юм бол ер нь л яг асуудлууд бол яг тооцох юм бол амар их байгаа. За одоо жишээлх юм бол нэгдүгээрт борлуулалтын зөв стратеги, за бүтээгдэхүүн хөгжил, тий. За бизнес төлөвлөлт энэ төр гэх нөгөө суур асуудлууд аяг их байгаа. За бидэд хангалттай олон борлуулалтыг тий ингээд сайн борлуулалтын мэргэжилтэн аваад бэлдээд тий. За тэгээд сайн борлуулж болно. Тэгээд борлуулалтын дараах үйлчилгээ, борлуулалтынхаа одоо нөгөө борлуулсан бүтээгдэхүүнээ хүргэх тий деливери хийх буюу нөгөө сэтгэл хангамжтайгаар энэ борлуулалтаа удирдах нь аягүй чухал тултал нь хийх гэж байна даа тий. Тэгэхгүй бол нөгөө яг борлуулалтыг өндөр маш одоо ихээр ингээд богино хугацааны кампайн энэ төр зарлаад өсгөж болдог. Тэгэхээр тэрийг дагсан одоо үйлчилгээч нь өөрөө дараа чинь дахин борлуулалтыг буруулцдаг. Өөрөөр хэлбэл чанаргүй хүргэлттэй. Одоо маш олон борлуулалтчид хүргэж чадахгүй асуудлууд бас байдаг тий. Борлуулалтын дараа бүтээгдэхүүн дээрээ зөвлөгөө өгөхтэй нөгөөдхөө энэ ингээ болохгүй байна гэхэд нь хаждаг ч юм уу тий. Ингээд нөгөө нэг хит их борлуулалтаас хамаараад бас ингээд бизнес
одоо чанар гэх юм уу брендийн үн цэнүүд тохиол айгүй өндөр байдаг байхгүй. Тэгэхээр бид хэдийн суурь асуудал зөвхөн борлуулалт гэслүүтэй дотоод борлуулалттай уялдж байгаа бүх процессуудыг сайжруулах асуудал их байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө бид хэд нөгөө одоо борлуулалтын лидерийн болон бусад одоо нэгжүүдтэй харилцаа уялдаа холбоо айгүй чухал. Тэгээ sales geek-үүд болохоор яадаг вэ гэхлээр зөвхөн байгууллагын борлуулалттай ажилтдаг гэсэн. Нөгөө 6 малгайтай гэж ярьдаг байхгүй. Sales geek-үүд за нэгдүгээр тал мэдээж үндсэн борлуулалтын малгай. Хоёрдугаарт хүний нөөцийн малгай гэж байгаа. Одоо хүний нөөцийн захирлын бас үүргийг тодорхой хэмжээний үүсгдэг. За тэгээд operation одоо COO тий борлуулалтын одоо үйл ажиллагаа хийсэн захирлын малгай. За дээрэс нь одоо маркетингийн захирлын малгай. За тэгээд нөгөө санхүүгийн тий санхүүтэй холбоотой санхүүгийн захирлын малгай. За тэгээд boarding гишүүний малгай гэдэг. Ингээд 6 малгайтай гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол борлуулалт нь зөвхөн нөгөө бусад нэгжээс амар хамааралгүй бол биш гэсэн. Бүх нэгжүүд дээр одоо шинэ борлуулалтын мэрэгчлэлтэн хаант хийгээд те тэндээс хайр хийгээд ярилцлаганд сууж гисэн sales geek сууж идэг. За тэгээ бүтээгдэхүүн хөгжилтэй холбоотой те энэ бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлвэл илүү борлуулалтын дээр амжилттай болох юм гэдэг нөгөө geek-үүд чинь нөгөө зөвхөн борлуулалт ажилтны хэслүүд хэрэглэгч зах зээлээ бас судалж хамтарч ажилладаг учраас тэр болгоны нэгжүүд дээр өндөр үүрэгтэй оролцдог. Тэгэхээр бизнесийн дотор ороод sales geek маань тухайн бизнесийн бүх нэгжүүдээр оролцоод тэгэхээр жигд саний гарсан проблем гарахаа болчдөг. Тэгэхээр нөгөө бид хэд өнгөц зархлаар нөгөө одоо юу гэдэг AI ч юм уу те AI-ыг ашиглаад за нөгөө хэрэглэгч нар маань болохоор за баг хүнтэй харилцахгүй те зөвхөн AI-тай харилцаад ингээд борлуулалт хийнэ гэдэг ойлголт бол байгаа. Бидээ тэм тохиолдолд бол байгаа. Гэхдээ их биш гэсэн үг. Эцсийн дүндээ AI-аар дамжуулаад AI-ыг ашиглаж чаддаг одоо бизнесүүд илүү нөгөө борлуулалтын ажилтнууд ашиглаад илүү цагаа хэмнээд тухайн хүнийхээ одоо мэдээллүүдийг нь илүү одоо шүүж хянслаад те тамд анализ хийгээд ингээд борлуулалтаа өсгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг талдаа бол бид хэд одоо AI трендээсээ болоод нөгөө хүн хэрэггүй болсон юм шиг те эсвэл одоо борлуулалтын ажилтнууд дан дижиталаар явах болсон юм шиг боловч нөгөө тал дээр болохоор бид хэд цаана хүм буюу одоо нэг хүн хооронд харилцаа ихтгэлцэл гэдэг зүйл хүндээ байсаар байгаа гэсэн. Тэгэхээр бид хэдийн үед бол одоо sales geek-ээр дамжуулаад Монголд маш олон лидерүүдийг бизнесийн байгууллагууд дээр sales geek-үүдийг одоо sales лидерүүдийг аваачаад тэрүүгээр дамжуулаад нөгөө борлуулалтын ажилтнуудын гүйцэтгэл нь давхар сайжраад за нөгөө хурд одоо AI-ийг ашиглаад илүү хурдтай үйлчлэл үзүүлдэг болоод хэрэглэгчтэй хүрэх магадлалуудыг илүү сайн нэмэгдүүлээд те борлуулалтын пайплайн үндсэн фунэлийг илүү сайжруулад стратеги зөв төлөвлөөд гүйцэтгэлээ сайн хянаад тэгээд үүнийхээ одоо үр дүнд нөгөө борлуулалтын operation excellence гэж үйл ажиллагааны чанартай одоо төгс одоо төгөлдржүүлэлт нь сайжраад ингээ бүх sales operation сайжрах нь одоо sales geek-үүдийн үндсэн зорилго байх гэсэн. За баярлалаа. За тэгээд дараагийн асуултад орохоос өмнө манай подкастын дугаарт хамтарч ажиллах спонсороо танилцуулъя. За манай бизнесмен подкаст мэнгээ зарим нэг утгаараа сүүлийн үед юм айрхтай подкаст болчиход байгаа. За Дэмбэ гээд ингээд Булган аймгийн Могд сумаас гаралтай одоо Могд сумд үйлдвэрлэгддэг гэсэн үг юм айргны брэнд байна. За тэгээд би өөрөө Булганы бас сайхны юм учраас энэ айргийг ууж үзсэн бол маш сайхан айрг байлээ. За тэгээд айрг маань бүтээгдэхүүний хувьд нөгөө юм температурын айгүй мэдрэмтгий тийм бүтээгдэхүүнтэй хадгалалт одоо тээвэрлтийн тэр горимуудыг айгүй нарийн сайх шаардлагатай юм. За тэгээд ялангуяа өдийд бол одоо дөнгөж айрг гараад арай амжааг байгаа юм уу хамгийн ховор байдаг үе. За тэгээд жилийн түр уйлралд ингээ нөө айрыг хадгална гэдэг чинь асуудалтай байдаг. За яг тэр утгаараа бол яг Дэмбэ гэдэг энэ айрг маань бас юм тодорхой инновац нөө хав болоод Монголын зах зээл дээр гарч ирсэн байна. Суугаад үзнэс тийм ээ. Тэгээ нөө тий. За тэгээд сүлжээ дэлгүүрүүдээс борлуулж байгаа юм байна. Ингээ Дэмбэ гэдэг айргны брэнд манайхтай хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэлье. За ингээд дараагийн асуулт болохоор за sales geek queer гэдэг нэг юм одоо загвар байгаад тах шиг байна те. За convenience, uniqueness, relationship, expense гэсэн дөрвийн одоо товчлол байгаад тах шиг байна. Тэгэхээр яг энэ маань яг ямар учиртай энэ загвар системийн тэгээ Монголын бизнесуудаас ямар байдлаар тусалж болох юм гэдэгт ярил. Sales Club сая бид 5 сарын 21-нд Sales Club зохион байгуулсан. Тэгээ Sales Club болохоор нөгөө өнгөө боловсрал олох зорилготой ийм одоо бүтээгдэхүүн гэсэн Sales geek-үүд тийм. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хугацаанд нэг цагийн хугацаанд одоо юу гэдэг сард нэг удаа хоёр удаа geek-үүд ийм тэнд
хасаагүй ингээд sales club-уудыг зохион байгуулдаг. Тэнцээ борлуулалтын ажилтнууд, борлуулалтын захирлууд, бизнес эрхлэгчнэр бөөндөө ирээд мэдлэг авдаг гэсэн. Тэгээ тэрний үндсэн контент байхгүй. Тэгээ Cure гэдэг нь болохоор нэг одоо энэ sales geek-ийн үндсэн одоо үүсгэн байгуулагч Richard Few гэдэг залуугийн гаргасан, судалсан зүйлээр ажилласан юм одоо концепц юм уу да. За нэгдүгээр болохоор ер нь бол бизнесүүдийн асуудлыг, борлуулалтын асуудлыг шийдэх гээд ингээд явж исэн чинь нэг юмтай тулгарсан юу гэхээр бизнесүүд бүгдээрээ нөгөө сайн борлуулалтын мэргэжилтэнтэй болчвол ер нь борлуулалт ална гэдэг юм ойлголттой бүгд байсан юм байна. Тэгээ харамсалтай нь ингээд сайн борлуулалтын мэргэжилтэн ингээ аваад бас өсгүй юм тохиолдод гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр хэрэглэгч өөрийнхөө бүтээгдэхүүний үн цэн тэ хэрэглэгчтэй өгж байгаа үн цэнийг тодорхойлоогүй байдаг хвчлээ. Тодорхойлоогүй учраас одоо борлуулалт ундаг, хэмэд борлуулалт өсдөггүй. Өөрөөр хэлбэл маш олон одоо өөртөө чинь нэдлэгэн одоо брэнд бүтээгдэхүүнийг одоо үйлчлэгээ үзүүлж байгаа маш олон бизнесүүд байдаг. Харамсалтай нь болохоор хоорондоо төд дундаас сайн ялгарч чаддаггүй гэсэн үн цэнээрээ. Тэгээ Cure-ийн онцлог нь болохоор хэрэглэгч өөрийнхөө ялгаатай шин чанар буюу хэрэглэгчтэй өгж байгаа үн цэнийг ялгаж байгаа гэсэн. Үндсэн 4 одоо төрлийн үн цэнийг бизнесүүд өгдөг юм байна л да. C буюу convenience гэж байна. Энэ ялгаатай нөгөө хэрэглэхэд болон үйлчлэгээ авахд илүү хялбар байдал, тав тухтай байдлыг илэрхийлдэг гэсэн. Бид хэд одоо сайн мэднэ нөгөө CUGS 25 convenience store-ууд байдаг тийм. Яг одоо ингээд доор 9 цагт онгоочдөг тий. Тий. Одоо нэгдүгээрт нөгөө хүртээмжтэй байдал бүр хаасаагүй байдаг тий. Бид хэд хүсэх юм бол ороод тий одоо хоолж идэж болж जैन тий. За худалдаа авалтайг гарчиж जैन. Орхонгууд нөгөө лангууны өрөлтүүд чинь нөгөө юу талаасаа ингээд нэлээд үнд намхан өрөлттэй байдаг. Хүн болгон хааны яваа харчдаг тий. За тэгээд нөгөө хачсан гэсэн яг нэг жил стандартаар үйлчилдэг ч юм уу. Энэ нөгөө convenience буюу хэрэглэгчтэй илүү тав тухтай байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр CU болон GS төрлийн ийм одоо convenience үн цэнийг өгдөг бизнесүүд зөвхөн орж байгаа хөрөнгө оруулалт одоо олж байгаа орлогоосоо буцаагаад бизнесээ хөгжүүлж хөрөнгө оруулалт хийхдээ энэ convenience гэдэг үн цэн рүү гал өгдөг. Босод одоо uniqueness, relationship, expense гэдэг энэ 4 үн цэнийг л одоо case-лүүтэйгээр энэ convenience руу ордог гэсэн. За U буюу uniqueness гэж байгаа. Нөгөө одоо ялгаатай байдал бусдаас илүү онцлогтой байдлаар яадаг. Одоо хэрэглэж байгаа хэрэглэгчдийн хувьд бол uniqueness яаж харагддаг вэ гэхээр энэ брендийг би энэ хэрэглээд нийгмийн статус юм уу те харагдах одоо байдал маань өөрчлөгддөг. Өөрөөр хэлэх юм бол Lamborghini гэдэг брэнд байгаа, автомашины брэнд байгаа. Lamborghini хэрэглэж байгаа хүн нөгөө Lamborghini-гийн нэг үндсэн функцүүдийг хэслэвтэйгээр тэр нэр хүндтэй тэр одоо үндсэн брендийг одоо худалдаж авдаг гэсэн үг. Ямар ч үнэ хамаагүй те. Тэгэхээр тэр ондоо байдал нийгмийн бүр гарал үүсэл одоо юу гэдэг ондоочлыг нь үүсгэж байгаа тэр uniqueness value хийн өгч байгаа гэдэг нь тухайн бизнесийн одоо үндсэн одоо value гэх юм уу. За дараагийн relationship буюу хамааралтай байдал одоо жиг хэрэглэгчийг өөртөө одоо үнэхээр удаан тогтоом барих ийм стратегтэй ийм value өгдөг бизнесүүд маш олон байдаг. За энэ дундаас л одоо Apple байна те. Apple бол одоо бид хэдийг бол ингээд хэд хамааралтай болгодог. За гар утас компьютер тий одоо бусад төрлийн софтверүүдээр дамжуулаад өндөр хамааралтай болгочдөг. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэгч энэ брендийг яг гэж ашигладаг вэ гэхэлээр нөгөө амьдралыг нь илүү хялбар болгодог. За өөрийг нь аягүй сайн кэрлдэг, мэддэг. Бүр одоо Apple чи хүний амийг хүртэл авдаг ч iWatch нь өгч байгаа үнийг урьдчилж мэддэг. Гэт өөрсдийнх нь одоо статистик тоонууд нь аягүй их байдаг. Тэгэхээр хүний амьдралын хэм маяг болтол нь ингээд үүсгэсэн брендийн хөндлөлтөөр одоо relationship гэж хэлдэг гэсэн. За expense бол одоо бид хэдий хэлдгээр бол хамгийн хямд саналыг одоо бий болгосон үн цэнийг өгдөг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо манай бүтээгдэхүүн энэ зах зээл дээр одоо хамгийн хямдханаа гэдэг үндсэн value-г үүсгэдэг гэсэн. Тэгэхээр нийт орж байгаа хөрөнгө оруулалтуудаа хямдхан байх дээр одоо хөрөнгө оруулалт байдаг гэсэн. Зах зээлээс одоо хамгийн хямдханы нөөцийг олдог ч юм уу те. Зах зээл дээр хамгийн хямдхан гэдэг л одоо үн цэнийг л одоо өөртөө авч үлдэж байгаа хэрэглэгчтэй өгж байгаа гэсэн. Тэгээ хэрэглэгч нөгөө бид хэд нөгөө одоо бизнесүүд ингээд өөрийгөө хэрэглэгчтэй ямар value өгж байгаагаа ер нь ингээд одоо мэдрээд байдаг те. За би хэрэглэгчтэй ийм value өгдөг, тийм value өгдөг гэд одоо үн цэнийг өгдөг гэд. Тэгэнгүүт нөгөө хэрэглэгч талаас нөгөө яг бас ялгадаггүй гэсэн. Одоо айгүй хүндрэлтэй. Одоо нөгөө хэрэглэгч нөгөө одоо ашиглаж байгаа брэндээс солих мөчөд буюу одоо энэ хэрэглэгч одоо өөрийнхөө ашиглаж байгаа энэ брэндийг солих мөчөд юу алдаж байгаа вэ гэдгийг мэдэх нь ямар чухал байдаг гэсэн үг л дээ. Одоо бид хэд бол нөгөө бизнес эрхлэгчнэр болохоор дээр андуурдаг нь юу гэхээр хамгийн хямдхан байхыг хичээдэг. Зах зээл дээр өрсөлдөхийн тулд борлуулалтаа хийхин тулд дээрэс нь хэрэгч айгүйх кэрлдэг нөгөө relationship-ээ тогтоохын тулд те. Тэгээ нэг бусдаас ондоо ялгаатай байхыг айгүй хүсдэг, нэг uniqueness те.
Тэгээд амар тав тухтай одоо үйлчлэгийг үзүүлэхийг хүсэж байгаа байхгүй ингээд дөрүүлэнгийн өгөх гэдэг гэсэн. Харамсалтай нь хэрэглэгч тэрийг мэдэрдэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол 4 үн цэнийг нэг дор өгөх ямарч боломжгүй, 3-ыг ч нэг дор өгөх боломжгүй, 2-ыг ч нэг дор өгөх боломжгүй. Амжилттай явж байгаа бизнесүүд бүгдээрээ нэг л үн цэн дээр төвлөрдөг гэсэн. Тэгээ хэрэглэгчтэй тэрийг үргэлж сануулж, тэрийг тэр валюугаа мэдрүүлдэг гэсэн. Дөрүүлэнгийн нөгөө хүчит харамтна гэж байдаг шүү дээ. Бүх үн цэн ингээ хоорондоо ингээ харилцан хамаарал амир одоо нөгөө нэг нэмж одоо нэг биеийн нэг эрхтэн нэмжлэхлээр нөгөөт нь муудчихдаг нэг юм ойлголт байдаг шүү дээ. Эсрэг хамааралтай, уруу хамааралтай. Яг тэрнтэй адилхан энэ дөрвчсөн хоорондоо уруу хамааралтай байдаг гэсэн. Хэрвээ та convenience гэдэг буюу энэ хэлбэр тав тухтай байдлыг өгж байгаа үн цэнийг өгч л байгаа бол босоод үн цэн бага л байна гэсэн үг. Яг хаа тодорхой хувийн хэмжээнд бол мэдээж хэрэгдэл байлгүй яг. Гэхдээ цаашаа гадагшаа гаргаж байгаа маркетинг болон одоо үгдэн борлуулалт тэгдэж байгаа. Одоо бизнесийн үйл ажиллагаа дотроо компани дээр үндсэн зах зээл дээр таниулж байгаа алсын араа эрхэм зорилго үнэт зүйл энтрүүд нь бүгд convenience руу чиглэдэг гэсэн. Тэгэхээр нөгөө хэрэглэгчнэр Ричардийн хэлж байгаагаар хэрэглэгчнэр ингээд дөрвөлөнгийн өгөх гэж оролдоод байдаг учраас борлуулалт явдаггүй юм байна гэдгийг анзаараад энэ дөрөвт хуваагаад тэгээ энэ дөрвийнхээ аль нэгийг сонгоод тухайн бизнесүүдийг төвлөрүүлсэн чинь илүү өндөр амжилтыг гаргацсан гэсэн. Тэгэхээр бид хэд явж гэсэн Монголд ч гэсэн ер нь өгөөмөл тийм айгүй хажиглагддаг те. Манайх одоо хамгийн хямдхан байх гал үнийн өрсөлдөөн үнийн дайнд орол тэгэл үнэ хямдруулаад тэгэл үнцнээ бууруулцдаг те. Зарим нь болохоор би ингээл хамгийн онцгой гэдэг яг онцгой юм хэрэглэгчийн үдээр болохоор яг онцгой бол биш байгаад байдаг. Яг үүндээ хэрэглэгчийн үдээр тэр байгууллага амар сайн одоо care хийдэг relationship value нэлээд өндөр байгаад байдаг. Хэрэглэгчдэр нөгөө бизнес нь өөрийгөө uniqueness гэж бодоод ч юм уу. Ингээд ийм зөрүүнүүд үүсчдэг учраас бизнес өөрсдийнхөө value-г тодорхой болгох зорилгоор cure гэдэг аргачлалаар дамжуулаад яг хэрэглэгч нартай өгж байгаа value-гаар тодорхой болгодог юм төрлийн одоо сургалт гэх юм уу агуулга байдаг гэсэн. Тэгэхээр бид хэд хэрэглэгч нарт одоо зах зээл дээр Монгол тэрийг л сануулад байгаа. Хамгийн эхлээд бид бизнесээр орж үйлчлэл үзүүлэхдээ тухайн байгууллагын cure юу вэ гэдгээс эхэлдэг гэсэн. Тэгээд тэндээсээ цаашаа одоо илүү лавшруулад нөгөө борлуулалт тэгвэл энэ бизнесийг яаж зарах юм? Таны хэрэглэгч чинь хийн ямар маркет байгаа тэ бизнес судалгаанууд юу байна? Судалгаагаа хараад тэгээд нөгөө борлуулалтын баг одоо юу хийж байгаа? Ямар операшнтэй байгаа гэдэг. Ингээ бүх нэгж өдрүүдээс дараалалаар ойролцоогоор 6 сар 6-аас 12 сарын дотор ер нь бодит борлуулалтыг энэ бол үйл ажиллагааг ер нь төгөлдөрж энэ төгөлнө гэсэн. Өөрөөр хэлэх юм бол том бизнесээс хамаарал да хэр сахилга баттай тэ хэр одоо бизнесийн одоо maturity гэж ярьдаг тэ хэр одоо бизнесийн соёлтой ийм байгууллага гэдэгс хамаарат хугацааны янз байдаг гэсэн. Үнгээд ярьла одоо хямдрал гэдэг нэг ойлголттой хямдралыг авах гэж ч гэсэн ойлголт байгаа тэ сая sales club-ээр яригдсан. Тэгэхээр ер нь яг ялангуяа хямдрал дээр ер нь яг ямар стратеги бариул. За хямдралын стратеги яаж зөв хийх вэ гэдэг асуулт тавиа. Хямдрал одоо юу гэдэг хямдрал бол яг бизнес дээр бол байдаг. Гэхдээ ер нь бол аюултай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл нэг хямдруулах юм бол ер нь бол үнийн дайн руу орчдөг. Үнийн дайн ер нь эцэстээ юунд төрөгдөг вэ гэхээр нөгөө бизнесийн өгөөжийг бууруулад урт хугацааны одоо бизнес өсөлтөн дээр аюул сөргөөр нөлөөлцдөг. Өөрөөр хэлбэл хямдхан одоо unique эсвэл relationship convenience гэдэг одоо value өгдөг бизнесийн хувьд expense гэдэг одоо value өгдөг вэ хямдрал хамгийн хямд нэг санал болгодог бизнесүүд өөрсөлдөх гэдэг гэсэн үг ч хямдруулснараа. Тэгэхээр тэр expense гэдэг value өгдөг бизнестэй өрсөлдөх болон үнээр өрсөлдөх юм боломжгүй байхгүй. Тэгэхээр бид нэг л үнийн өрсөлдөөнд орчих юм бол тэгэл ер нь ялагдана тодорхой гэсэн үг. Тэгэхээр хямдралыг аль болох оруулахгүй байх нь зүгээр. Яг хуу хямдруулж тэгэхээр хэрэглэгч талдаа нөгөө хямдрал буюу хямдрахыг хүлээдэг юм сэтгэл зүйн хувьд одоо юу өсч хүлээлт өсчдөг. Тэгэхээр бид хэд нөгөө хямдрал ямар үед ямар шалтгаантайгаар хямдруулах нь аюул чухал гэсэн үг. Зөвхөн энэ бүтээгдэхүүнийг зөвхөн энэ бүтээгдэхүүнийг бид хэд ийм шалтгаанаар хямдруулж байгаамаа. Тэгээ энэ нь ийм хугацаатай үргэлжлээд ингээд дуусч байгаамаа гिचх юм бол энэ бизнес ягаад энэ бүтээгдэхүүн л зөвхөн одоо хямдарч байгаа байна. Онцгой юм бэ. Ямар нэгэн шалтгаантай байна гэдэг юм уус үүсгээс үш дандаа хямдардаг гэдэг юм ойлголт үүсчих юм бол аюултай болчтой гэсэн. Тэгэхээр аль болох хямдрал гэхээс илүү тэр үнэ нэмэх тэ. Үн цэнэ нэмэх. Үн цэнэ нэмээд үйл ажиллагааныхаа одоо гүйцэтгэлийг тэ одоо юу гэдэг үйл ажиллагааныхаа operation тэр чанарыг сайжруулах замаар
үр ашиг нэмэгдүүлэх нь одоо хямдрал үүсгэснээсээ хямдрал зарласнаас илүү одоо үр ашигтай байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хямдралыг бол яг тодорхой хугацаанд тодорхой зорилгоор тодорхой зорилттой хэрэглэгч нарт зориулаад тодорхой нөхцлөөр л одоо хөшүүр болгож ашиглаж борлуулалтаа хийхгүй бол ер нь бол асуудалтай гэсэн үг. Амар том өсөлтөнд ордог. Яг хуу энэ гэхдээ нөгөө ямар компаниуд ер нь бол юм хямдралыг аягуулсан ашигладаг болохоор expense гэдэг үн цэнийг өгдөг бизнесүүд гэсэн үг. Анхнаасаа нөгөө гинтл энэ зарагдахгүй болох хямдруулаад байгаа ойлголт биш байхгүй юу? Анхнаасаа юм хямдралтай бүтээгдэхүүн зарж байгаа гэдэг юм стратеги цаана байгаа учраас би энэ бүтээгдэхүүнийг хямдхан харагдуулаад хэрэглэгч нартаа зарна гэдэг юм зорилготой юм стратегтэй бизнесүүд л юм хямдралыг аягүй сайн хийдэг байхгүй. Бид хэд одоо мэдээж хамгийн сайн мэддэг энэ Temu, энэ онлайны платформуд хоорондоо өрсөлддөг хямдхан платформуд байдаг. Энэд ингээд одоо хүн итгэмээргүй хямдралуудыг зарладаг те. Энэ нь юу хэлээд байгаа вэ гэхлээр бид нар анхнаасаа л хямдруулна гэдгийг мэдчихсэн. Нөгөө зарагдахгүй болох нь хямдруулаагүй биш байхгүй. Тэгэхээр ийм одоо стратегтэй байгаа, ийм төлөвлөгөөтэй байгаа бизнесүүд дээр бид зөв зүгээр одоо relationship буюу хэрэглэгчийн аягүй кэрлээд үн цэнээ нэмэгдүүлдэг ийм төрлийн одоо бизнесүүд аваачаад гинт үнэ хямдруулчих юм бол үн цэнээ л алж байгаа хэрэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хямдралыг бол одоо хямдруулах шийдвэрээ гаргахаас өмнө аягүй сайн бодол зөрөгтэй. Магадгүй тэ одоо мэрэгжлийн хүмүүсүүдтэй хамтарч ийж ярилцж тэг гарах үр дагавруудыг тооцож хямдруулахгүй бол амин өндөр эрсдэлтэй тэрний орны үнэ нэмсэн нь илүү ашигтай. Яг одоо эдийн засгийн нөхцөл байдал маань бол тийм сайнгүй байгаа тий. Одоо ялангуяа зардал талдаа шатхуун эрчим хүчтэй холбоотой юм дарамтууд бий болоод байна. Тэгээ сая CS Club-ийн яригцнийг бас хэрэгтэй санаа нь миний анзаарснаар бол одоо ийм хямралын нөхцөлтэй хүндрэлийн үед ер нь яг бас яаж борлуулалтаа доктортой авч явах вэ гэдэг тэр талаар яригдсан. За тэн дээр бол ялангуяа нөгөө нэг одоо байгаа харилцагчтайгаа коммуникашн яаж авч байгаа гэдэг тэр үнцийг надад аягүй чухал санагдсан. Энэ дээр жаахан тодруулж ярил. Шинэ сэжим хайж хөөцөлж явахаас хэлээ тий. Яг хоо нэг юм ойлголт байдаг. Ер нь бол нөгөө хорвоо дэлхий дээр байгаа зүйл устж алга болдоггүй тий. Бүгд шин чанараа төлөв байдлаа өөрчилждэг тий. Тэрнтэй адилхан мөнгө алга болдоггүй гэдэг бас ойлголттой байхгүй. Зах зээл дээр байгаа мөнгө зөв байршлаас олждог. Тэгэхээр нэг эдийн засаг хямраад эхлэхээр мөнгө бас дагаад тэрийг дагаад ингээд нөгөө салбараач юм ингээд солилцдог байхгүй байршлаас олоо явцдаг. Яг хүн болгонд одоо мөнгө байгаа юу байгаа үн цэн мэдээж инфляциас хамаараад худалдаа авах чадамж гэдэг юмнууд одоо багасж байгаа юу yes. Гэхдээ бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийн хувьд хэм бол нөгөө одоо мөнгө хажиж байгаа гэдэг нь айгүй чухал. Тэгэхээр нөгөө мөнгөний судлааг нэгдүгürt бидгээд хаашаа хөдөлж байгаа вэ гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. За Монгол улсын хувьд одоо мөнгө хаашаа хийж эхэлж байгаа, төрөнгө оруулалтад хаашаа орж эхэлж байгаа, тэгээ гадны хөрөнгө оруулалтад Монголд оршигтэй аль салбар руу орж байгаа. Тэгвэл тэнд бол мөнгө бол байх нь ойлгомжтой. Бүх мөнгө нүүцэн л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид хэд нөгөө эдийн засаг зах зээл мөнгөгүй байн гэхэслүүтэйгээр бид хэд борлуулалтынхаа сувгийг хараа хаашаа чиглүүлэх вэ? Хаана очих вэ гэдэг нь чухал. Тэгэхээр тэнцээ гаргалгаа бол байгаа л гэсэн үг. Эдийн засаг юмсан ч гэсэн борлуулалтууд хийх боломжтой гэсэн үг. Хоёрдугаарт болохоор түрүү хэлсэнчлэн яг ийм хямралтай үед нөгөө юу хамгийн үнцэнтэй вэ гэхлээр одоо байгаа танд байгаа харилцагч нар танаас этгээд худалдаа авалт хийж байгаа харилцагч нар. Тэгэхээр одоо танд этгээд худалдаа авалт хийж байгаа харилцагч нар чинь таны эдийн засгийн хүндрэлтэй үед авч гардаг. Тэр хүмүүсүүдтэйгээ тэр харилцагч нартайгаа илүү харилцаагаа сайжруулах, тэр харилцагч нараа илүү кэрлэх, тэр харилцагч нарынхаа үнц нь юу болж байна те, яагаад танаас одоо худалдаа авалт хийж байгааг нь яагаад таныг солихгүй байгаа гэдгийг таньж мэдэх те. Ингээ хэрэглэгчээ одоо худалдаа авалт хийж байгаа хэрэглэгчээ судлах нь амар чухал. Тэдрийгээ одоо тэдэрлэг анхаарлаа ихэнх анхаарлуудаа хандуулах. Тэндээс бид хэдэн шинээр апсейл хийж байгаа, кросс-селл хийх одоо шинэ борлуулалтын боломжууд үүсдэг. Дээрээс нь таныг одоо орхиод явцсан байгаа буюу тэ тань судалтай авалт хийхээ болцсон байгаа хэрэглэгч нарын шалтгааныг олж мэдэх нь бас чухал гэсэн. Өөрөөр хэлэх юм бол эдийн засаг хямралтай үед бид шинэ харилцагч олох угаасаа хүндрэлтэй учраас нэгдүгээрт одоо байгаа харилцагч нар яагаад тантай яваад байгаа гэдгийг нь өөрчлөлт үзүүлээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар таныг орхиод явсан харилцагч нар яагаад орхиод явсныг нь бас олж мэдэх хэрэгтэй. Тэгээд гуравдугаарт мөнгө хаана байгааг тэ мөнгөний судлаад авах. Тэгээ ингээд нэг дотоод операшн буюу борлуулалтынхаа одоо процесс тэ борлуулалтын гүйцэтгэлээ сайжруулах дээр илүү фокуслдаг. Ингээ олон улсад л угаасаа л ингэж одоо яваад авдаг юм байна. Эдийн засгийн хямралын эдийн засгийн хямрал гэслүүдээр нэг
экономи одоо удаашрчдаг. Ер нь жоохон удаашраад эхлэхлээр ер нь олон аргуудыг аяг хөшгөлдөг. Тэгэхээр бид хэд яг өнөөдөр авч байгаа харилцагч нар дээрээ илүү фокуслж чадах юм бол тэднийгээ илүү хэвлэж чадах юм бол илүү нэгдүгээр тэр борлуулалтаа алдахгүй, хоёрдугаарт тэндээсээ их шинэ борлуулалтын сэжмүүд үүсдэг. Ер нь бүх бизнесүүд худалдаа авалт хийдэг юм. Одоо юу гэдэг? Маш олон төрлийн худалдаа авалтын хэрэгцээ шаардлагууд байдаг. Тэдгэрийн одоо аль алийг нь би дахиж одоо хангаж чадах вэ гэдэг нь тийм маш олон проблемууд байгаа. Тэр проблемуудыг алийг нь би шийдэж чадах вэ гэдгээ таньж мэдхийн тулд хэрэглэгч нартайгаа илүү ойрхон ажиллана л гэсэн. Тэгэхгүй бол нөгөө нэг борлуулалтаа хийчээд тухайн хэрэглэгчээ өөрийн болгочоод санаа амарчдаг. Тэгээ зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг тийм. Нөгөө эргээд бидгээд яг өөрийг нь одоо өдөө хүртэл авч явж байгаа өөрийг нь өдөө хүртэл одоо ингээд тижээж байгаа харилцагч нараа илүү кэрлж тэдэртэйгээ хамт одоо байж байгаа бол эдийн засгийн хүнд үеийг бол баг хохиролтойгоор давах боломжтой. Хохирохгүй гэж бол байхгүй. Мэдээж борлуулалт унана. Тэгэхээр яаж энийгээ сайжруулах уу, тогтоом барих уу гэдэг нь өөрөө sales leader ажиллах байхгүй. За бид нар одоо нөгөө CRM хэрэглэгчийн бүртгэл за нөгөө баяр журнал хэрэглэгчийн худалдаа авах замлыг удирдах гэдэг аягүй олон жил ярьлаа л та. Тэгэл стил нөгөө бүртгэл дата үйлдэл маань ер нь задгаа хэвэл байгаа. Тэгээ ер нь бас та нар ингээд CS гихүүд ингээд яг бодит дээр ажиллаад эхлэхэд бас яг энэ талаас юу анзаарэгдэж जैन те бизнесүүд маань яг энэ одоо CRM гэдгийг хэр бүртгэж төлөвлөсөн байна. Хэрэглэгчийн бүртгэл тэр одоо тэр нэг баяр журныг нь удирдах тэр соёлд хэр сурцж जैन. Одоо 26 оны байдлаар харуул. Нэг юм төлөв үнэн зүйл байгаа заа. Тэр нь юу вэ гэхлээр бид хэд хөсүүлсэтгүү хэрэглэгчээ бүртгэн тий. Бүртгэхгүй бол тэгэл угаасаа галралт. Өөрөөр хэлбэл бид хэд яагаад бүртгээд байгаа вэ гэдэг амар сайн ойлгох хэрэгтэй. Хэрэглэгчийг бүртгээд байгаа шалтгаан гэхлээр тэр хэрэглэгч ямар бүтээгдэхүүн худалдаа авч байгаа. Тэгээ яагаад худалдаа авч байгаа, ямар хугацаанд тий одоо борлуулалтын ажилтнууд тий ер нь бол нөгөө орж ирж байгаа хилцэл дийлүүдээ яаж удирдах борлуулалт руу хөрвж явж байгаа гэдэг бид хэд нөгөө дата мэдээлэл цуглуулахгүйгээр зүгээр л ингээд рандомаар ингээд нөгөө хэрэглэгчээ нөгөө бүртгэн гэдэг нь айгүй төвөгтэй ажил юм шиг хараад байгаа тэр сэтгэлгээл өөр амар том асуудал авчдаг байхгүй. Тэгэхээр яг нэг талдаа нөгөө бүртгэж байгаа нь өөрөө борлуулалтын үйл ажиллагаанд нөгөө их цагийг зарцуулдаг нь үнэ. Гэтэ энэ байж бид хэд өнөөдөр нөгөө амжилттай өсөх боломжууд үүсдэг байхгүй. Тэгэхээр нөгөө борлуулалтын CRM одоо хүртэл ашиглахгүй байгаа байгууллагуудын хувьд айгүй том асуудал юм уу? Одоо CS-гүүд яваад очино байгууллага төр. Тэгэхээр нөгөө одоо харилцагчийн лист те ongoing явж байгаа дийлүүд хэлцлүүд чи юу байна те хуучин одоо худалдаа авах харилцагчтай чинь тоо мэдээллийг харъя те энэ чи нөгөө хэд удаа давтуудалтай авалттай энэ төргийн нөгөө нийт харилцагчийн мэдээллүүдийг харах гэхлээр байхгүй байгууллагууд аягүй их байт юм билээ. Тэгэхээр тэр байгууллагуудын хувьд хүнд одоо бид хэд угаас өсөлтгөө CRM ашиглахгүй харилцагчийн мэдээллийн сантай болохыг зөвлөнө. Одоо шаардна гэх юм уу та. За тэгээд энийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагууд нэг том проблемаас салж байгаа нь юу гэхээр ямар ч байсан би ихэд хангалттай дататай болцсон учраас яах вэ гэдэг чиг баримжаа бол гаргахад ил амархан болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө бизнес эрхлэгч болгоны хүсэж байдаг зүйл чинь өөрөөсөө бага хамааралтай бизнесээ хөгжүүлж явдаг, тий удирдах явдаг болохыг мөрөөдөд байгаа хүнээс хамааралтай бос. Тэгэхээр тийм болгохын тулд нэгдүгээр хэвтэ дата чухал. Тэгэхээр CRM бид хэд илүү сайн ашиглах юм шаардлага бол байгаа. Байсаар л байгаа. Ер нь ирээдүйч байна. Харин одоо нөгөө хэм бэл оюун ухаан гараад ирсэн учраас хөтлөлт болон бусад зүйлүүд дээр бид хэд өөрсдөө гар ажиллагаагүйгээр хийх боломжууд гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр харьцангуй ер нь одоо CRM-тай холбоотой асуудлууд багасчихж байгаа гэсэн үг. Тэгээ бид хэдийн хувьд одоо ер нь бол гол асуудал юу вэ гэхээр шинээр орж ирж байгаа харилцагчийн одоо pipeline гэж байгаа. Нийт хэлцлийн одоо сан гэх юм да. Тэрийг амжилттай success буюу одоо амжилттайгаар хаадаг ийм соёлыг одоо бид хэд нөгөө төлөвшүүлэхтэй тэрийг амжилттай нөгөө хөрвүүлэлттэй хөв гэж ярьж байгаа нийт орж ирж байгаа борлуулалтын сэжмүүдийг борлуулалтыг амжилттай борлуулалт болгох энэ хөрвүүлэлтийн хувийг сайжруулах тий тэрэн дээр илүү одоо sales багийг нь одоо борлуулалтын багийг нь удирдаад ингээ борлуулалтын гүйцэтгэлийг нь өндөр түвшинд одоо нэмэгдүүлэх нь гол зорилго болсон гэсэн. Тэгэхээр тэрний суурь нь бол хэрэглэгчийн дата буюу одоо байгаа харилцагчийн дата, өнгөрсөн худалдаа авалт хийсэн харилцагчийн дата, одоо сонирхож орж ирж байгаа шинэ харилцагчийн дата гэх энэ датануудыг битгий цуглуулаад тэрэн дээрээ ажиллаж эхлэх нь чухал гэсэн.
За подкаст маань төгсгөл рүү нөртөж байна. За тэгээ сая 21-нд Sales Club анхны том ивентээ зохион байгууллаа тий. Зайсан хэл тэгээд бас нэлээд олон хүн ирсэн харагдсан. За та нарын цаашдын ер нь бас стратеги төлөвлөгөө амбиц юу байна тэр талаас хаваалцвал. За Sales Geek-ийн талаар хүмүүс яг ийм ойлголттой үлдчихвэл илүү зүгээр ах гэж бодож байна. За нэгдүгээрт болохоор борлуулалтын одоо лидерүүд буюу борлуулалтын манлайлагч нар борлуулалтын захирлуудын том community Монголд үсэт эхэлчлээ гэсэн. Борлуулалтын лидерүүд энэ чинь нэг дор цуглаад хамтдаа Монголын бизнесийн одоо борлуулалтыг сайжруулахын аялал бол эхэлчихэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр нэгдүгээрт хамтраад явах сонирхолтой, хамт ингээд борлуулалтын асуудлыг шийдэх тэ одоо төрмөл sales geek-үүд бол Монголд маш олон байгаа. Борлуулалтын одоо цэглэлийн өрөө гүйцэтгэж байгаа, гүйцэтгэх удирдлагч хийж байгаа юм борлуулалтын өндөр авьяастай, ур чадвартай ийм захирлууд бид нартай нэгдээд хамтдаа sales geek болоод ингээд олон байгууллагууд ганц байгууллага юм биш олон байгууллагуудын асуудлыг шийдэх энэ одоо community рүү ирж болно. Франчайз эзэмшигч болоод өөрийнхөө бизнесийг эхлүүлж болно гэсэн үг. Sales geek болох нь өөрөө франчайз эзэмшигч болж байгаа гэсэн үг. Тэгээ хамтдаа олон улсын know-how, олон улсын систем framework-оос суралцаад ингээд бөөндөө нэг community болоод борлуулалтын асуудлыг шийднэ. Байгууллагын бизнесүүд дээр тэгээ өөрийн совын бизнес эхлүүлж байгаа гэсэн. За энэ geek-үүдээр дамжуулаад одоо бид нөгөө өндөр ур чадвартай sales захирлуудыг хайр хийж авч чадахгүй байгаа бизнесүүд бол зөндөө байгаа. Хангалттай одоо санхүүгийн боломж болцоо бага тэ урт хугацаанд боломжгүй байгаа тийм бизнесүүдэд энэ sales geek-үүдээр дамжуулаад борлуулалт өсгөх юм боломжууд өсөж байгаа гэсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө бид хэддэг одоо юу гэдэг sales geek-үүдтэй хамтарч ажиллахын тулд sales club-ууд дээр ирж уулзч үзэх хэрэгтэй гэсэн. Сая 5 сарын 21-нд болсон sales club бол хамгийн анхны sales club. Борлуулалтын мэдлэг туршлагаа сайжруулж networking хийгээд ингээд борлуулалтын асуудлуудаа шийдэх гаргалгаануудыг олж хардаг тэндээс суралцдаг юм organic одоо юм community гэсэн үг тогтмол болдог одоо. Тэгэхээр энэ тогтмол болдог sales club-ууд дээр очиод sales geek-үүдтэй уулзаад борлуулалтын зөвлөгөө авч болно. Цаашлаа бүр хамтран ажиллах боломжууд үүснэ гэсэн үг. Тэгэхээр бид хэд одоо борлуулалтын асуудалтай хүмүүс цуглардаг нэг юм том юу үүсэж байгаа гэсэн community үүсэж байгаа тогтмол болно. Дэлхийн одоо Монголын өнцөг болон бүртэл одоо энийг бий болгочих юм бол бид хэд борлуулалтын том асуудлуудыг шийдээд бизнесийн борлуулалтууд ер нь бол асуудалгүй явдаг болчихно гэсэн. За нөгөө тал дээр болохоор бид хэд бид амбиц болохоор ер нь бол sales geek-тэй хамтарч ажиллаж байгаа буюу geek-ээр дамжуулж үйлчлэгээ авч байгаа юм бизнесүүд борлуулалтаас олж дампуурдаггүй тэр ирээдүйг юм бий болох гэж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж яриг Монголд маш олон гоё бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдтэй тэ тэрийг нөгөө сайн борлуулж чадахгүй борлуулалтын сайн баг байхгүй тэрийг удирдах чадахгүй болцсон тийм бизнесүүд бол маш их байдаг. Таамаглалтай ингээд одоо юу гэдэг амар сайн үнцэн өгдөг юм. Үнэхээр гоё бүтээгдэхүүнтэй нэ тэрийг борлуулж чадахгүй услаа дампуурч байгаа маш олон бизнесүүд байгаа байхгүй. Тэгээ энэ бизнесүүдэд бид хэд ер нь бол хурц ажиллах нь гол зорилго гэсэн. Тэгэхээр ийм том бүхэл бүтэн бизнесийг авардаг ийм одоо айрам тэ sales geek-ийн айрамд нэгдэх сонирхолтой байгаа. Одоо борлуулалтын жинхэнэ одоо экспертүүд, лидерүүдийг бид хэд одоо манайх руу холбогдоод хурц ирээд нэг уулзалтаасаа гэж хүсэж байгаа. Хамтдаа Монголын одоо борлуулалтын асуудлыг шийдээд борлуулалтаас лод газар бизнес дампуурдаггүй тэр ирээдүг одоо бий болгох энэ аянд нэгдээсэй гэж хүсэж байгаа. Энэ зөвхөн Монголын одоо geek-үүд ихээслүүдээр олон улсын community руу орж байгаа. Бид хэд одоо Америк, Англи, Европоор за тэгээд одоо Азийн зах зээл рүү төрөмгөө орж эхэлж байгаа энэ том одоо армийн нэг хэсэг болоод Монголын одоо хамгийн супер geek-гүүдийг одоо бэлдэж эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд эндээс хуржээ суралцаад өөрийнхөө хурдаар өөрийнхөө одоо туршлага дээрээ тулгуурлаад олон улсын фреймворк тэгээд sales geek гэдэг энэ нэр хүндтэй энэ том community-ийн төсөлмжтойгоор өөрийнхөө карьерийг дараагийн түвшинд дахиулахыг одоо санал болгож байгаа юм да. Танаа бас тодорхой мөчлөгийн багцууд байх шиг байна. Тэр талаар тодорхойлж ирвэл sales geek-ийн хувьд гэх юм бол үндсэн нэг 4 core бүтээгдэхүүнтэй. За эхнийх нь болохоор sales diagnostic буюу борлуулалтын онцлогоо гэж байгаа. За ер нь бол бизнесүүд дээр борлуулалт өсөхгүй байгаа шалтгаанууд ондоо өөр байгаа. Янз янзын шалтгаантай байгаа. Борлуулалтын ажилтнаас хамаарч байгаа, бүтээгдэхүүний үнцийн төрөний хэлсэн бүтээгдэхүүний үнцнээс хамаарч байгаа, зах зээлээс хамаарч байгаа, маш олон зүйлээс хамаарч байгаа.
тэрийг яаж мэдэх вэ гэхлээр бид хэд борлуулалтын онцлогоогоор мэдэх боломжтой гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид хэд борлуулалтын дээр ямар асуудал байгаа, компани дотор ямар асуудал байгаа нь маш чухал гэсэн. Тэгээ энүүнийг онцлоод бид хэд онцлогоогоор дамжуулаад мэдчих юм бол дараачтай ямар одоо арга хэмжээнүүдийг авах уу, ямар сургалт хэрэг болох уу, ямар шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болох уу гэдэг нь тодорхой болдог гэсэн. Тэгэхээр бизнесүүдээр хамгийн эхлээд борлуулалтын бүрэн онцлогоо хийх үйлчлэгийг санал болгодог. Тэгээ борлуулалтын бүрэн онцлогоо хийгдсэний дараагаас your sales trainer буюу борлуулалтын сургалтыг авч үзэх гэсэн. Одоо олон улсад ч гэсэн ер нь бол түгээмэл байгаа нэг юм проблем байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр борлуулалтын юм ерөнхий сургалтыг бүх байгууллагууд авч байгаа гэсэн. Ер нь тухайн байгууллагын дотор юу болж байгааг нь гэслүүдээр нөгөө нийтлэг байдаг юм нийтлэг сургалтуудыг аваад нэг борлуулалт сайжрахгүй нөгөө солилцтой болсон учраас бид тэдэд бол диагностик дээр буюу тэр онцлогоон дээр тулгуурлаад тухайн байгууллага дээр яг одоо сургалтын ямар хэрэгцээ байгаа, ямар ур чадварын зөрүүнүүд байгаа вэ гэдгийг арилгах зорилготой коучингийн сешнтэй юм тренингуудыг санал болгодог гэсэн. Өөрөөр хэлбэл бол сургалт эхлэхийн өмнө ур чадварын зөрүүг нь онцлоод тэгээд сургалтын дундуур нөгөө тэр ур чадварын зөрүүнүүдэд тулгуурлаад хувь одоо ажилтан борлуулалтын ажилтан болгон дээр зориулсан коучингийн сешнгүүдтэй яваад ингээ урт хугацаанд үргэлжилж хагаад тэгээд төгсгөлд нь ахаад ур чадварын онцлогоо хийгээд ур чадварын зөрүү хэр арилсан бай гэдгийг бид таньж мэддэг гэсэн. Тэгэхээр нөгөө сургалт маань болохоор нэг энгийн зүгээр нэг юм захиалах сургалт гэхээслүүтэйгээр яагаад энэ сургалтыг захиалах болсон гэдэг нь айгүй чухал учраас эхлээд бид диагностикоор дараа нь сургалт нь нөгөө онцлогоонд тулгуурласан сургалтууд буюу тухайн бизнест нь зориулсан customized сургалтуудыг хийдэг гэсэн. Тэгэхээр нөгөө бидэд маш сургалтын маш том пул байдаг. Одоо контент гэх юм уу те. Тэгээ тэрнээсээ бид тэгээд тухайн байгууллагад зориулагдаад ингээд угсарч ер нь сургалтыг өгдөг учраас нөгөө гикүүд нөгөө бизнес руу н ороод тэгээд тухайн бизнесийн үйл ажиллагаатай айгүй сайн танилцаад нөхцөл байдлуудыг нь онцлоод мэдчих юм бол бид яаж тэр хүмүүсийг сургах вэ гэдэг нь айгүй ойлгомжтой. Тэгэхгүй болохоор бид зөвхөн худалдааны зөвлөхүүдэд зориулсан сургалтууд гэж байгаа. Тэгээд зөвхөн одоо юу гэдэг negotiation буюу хэлцээрийн сургалт гэдэг ингээд нэг юм сургалтууд байдаг шүү дээ. Энэ бэлэн сургалтууд яг хав байж болно. Гэхдээ тэр нөө бүтнээрээ борлуулалтын асуудлыг шийдэж чадахгүй байгаа. Тэгэхээр хүн борлуулалтын ажилтан ч гэсэн ер нь ур чадвараа бодитоор сайжруулах хэрэгцээ бол байгаа байхгүй. Тэгжиж тухайн байгууллагатай урт хугацаанд үлдэн шүү дээ, тэ. Тэгэхээр сурч хөгжин гэдэг чинь өөрөө тухайн хүнд яг зориулагдсан сайжралтууд явахгүй бол сурч хөгжих гэдэг нь зөвхөн сургалт захиалаад болохгүй байгаа. Тэгэхээр бид хэдийд бол your sales trainer гэдэг үйлчилгээний илүүтэйгээр тухайн одоо сургалтыг авч байгаа бизнесүүд тэд буюу одоо тэр борлуулалтын ажилтнууд яг яаж сайжирч байгаа, миний юу сайжирч өг гэдгээ эргээд хянаад мэдээд таниад ингээд ур чадвараа алхам алхмаар сайжруулдаг ийм төрлийн одоо сургалтын арга барилтай гэсэн. Train like a geek гэдэг ойлголт өгөхгүй. Хэрвээ энэ сургалтын дараа ямар нэг үр дүн гарахгүй бол энэ сургалт бас ямар ч хэрэггүй тий. Энэ сургалт workshop оролцоо багтай багш нь 20% үлдсэн 80% байх хэрэгтэй байтал багш нь 80% яриад лекц уншсаар байгаа дууссан бол энэс ямар ч үр дүнгүй. Тэгэхээр ингээ workshop based буюу оролцоонд тулгуурласан юм сургалтууд тэгээд нөгөө хүн яг маргааш нь шууд хэрглэж болдог юм арга техникүүдийг заавал сураад тэрийг хэрэгжүүлээд араас нь хянуулаад ингээд буцаад тэрийгээ сайжруулад нэг шингэх гэдэг ойлголт байдаг гэсэн. Тэгэхээр тийм байдлаар ер нь нөгөө geeky philosophy гэж байгаа байхгүй. Тэр философоор дамжуулаад хүнийг сайн сургадаг философи байдаг гэсэн. Тэр аргаар л бид одоо хүмүүсийг сайн сургах гэсэн. За дараа нь болохоор your sales mentor гэж байгаа. Your sales mentor нь болохоор яадаг вэ гэхээр тухайн бизнес эрхлэгчид зориулсан. Одоо өөрөөр хэлэх юм бол би өөрөө борлуулалтын яг geek шиг борлуулалт хийдэг болёо гэж хүсэж байгаа. Тэр одоо захирлуудад зориулсан менторингийн үйлчилгээ гэсэн. Өөрөөр хэлбэл бол geek шиг ажиллаж чаддаг болоход чиглэсэн өөрөөр нь хэлээд менторшип юу үйлчилгээ. Тэрний бизнесийн эзэн өөртөө авч болно, гүйцэтгэх удирдлага өөртөө авч болно. Эсвэл борлуулалтын нэг юм сайн одоо менежерийг би энэ захирал болгож шүүгжүүлмээр байгаа гэд тэр одоо юу гэдэг борлуулалтын ахлагтаа авч болно гэсэн. Тэгэхээр тэр одоо бизнесийн эзэн гүйцэтгэх эсвэл одоо тэр борлуулалтын ахлах эсвэл борлуулалтын захирлууд менторингээр дамжуулаад ур чадвараа сайжруулад ингээ өөртөө би дагаад компанида борлуулалт өсгдөг юм үйлчлэг байгаа гэсэн. За сүүлийнх нь болохоор your sales director буюу би таны борлуулалтын тал цагийн захирал гэсэн. Өөрөөр хэлэх юм бол сая онцлогоон дээр тулгуурлаад бид хэд те за энэ байгууллага дээр борлуулалтын захирал хийх хүн байхгүй байгаа юм байна.
Тэ энэ борлуулалтын лид хийх хүн байхгүй байгаа юм байна гэж үзэх юм бол эсвэл тийм хүн хайгаад олдохгүй байгаа бол geek одоо хөсөлч гэсэн үг. Тэгээ geek нь өөрөө багийн мэдэрч чинь. Geek нь өөрөө одоо нөгөө борлуулалтынхаа шийдвэрүүдийг хамтдаа гүйцэтгэх захиралтайгаа эсвэл бизнес эзэнтэй хамтарч гаргаад тэр борлуулалтын багийг удирдаад сургаад тэ нөгөө үндсэн борлуулалтынхаа сая дөрөв хийсэнчлэн ойлгомж чинь дөрөв ингээ ярьсан баахан тэр одоо дотоод үйл ажиллагаа операшн сайжруулах тэ тэр бүх одоо зүйлүүдийг нь одоо CS geek нь ахлаад ажиллана гэсэн үг. Энэгээрээ дамжуулаад би тэгэхэд одоо борлуулалтын гүйцэтгэл нэгдүгээр төснө, борлуулалтын багийн ур чадвар сайжирна. За тэгээ нөгөө борлуулалтынхаа тоо мэдээлэл статистикуудыг би тэдгээр орчим хувьтай тодорхой харж чаддаг болно тэ. За нэг чанартай сэжмүүдээ conversion буюу одоо нөгөө борлуулалтаас сонирхсон үйлчлэгчээс амжилттай борлуулалт учраас conversion rate-ийг битгэхэд хувийг өсгөх юм уу тэ. Ийм гүйцэтгэлийн үр дүнгуудыг ер нь бол одоо барьж ажилладаг гэсэн. Тэгээ ийм одоо захирлуудыг хайр хийж ажиллах гэдэг. Ингээд нөгөө одоо үндсэн core 4 төрлийн бүтээгдэхүүн байгаа байхгүй онцлогоо, сургалт, за тэгээ ментор, тэгээд захирал гэдэг. Энэ төрлийн 4 төрлийн core одоо бүтээгдэхүүнээ бидэд одоо манай geek-уд сая 5 сарын 20-нд хойш үйлчлэг үзүүлэх хэрэгтэй болсон. За ингээд одоо эрхээ аваад ингээд үйлчлэг үзүүлж эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр эндээс одоо манай харилцагч нар буюу одоо борлуулалтын асуудалтай байгаа эсвэл борлуулалтаа нэмэгдүүлмээр байгаа үйл ажиллагаа сайжруулмаар байгаа одоо бизнесүүд geek-үүдийг хайрлаад өөрийнхөө хүссэн geek-тэй хамтраад ингээд ажиллах боломжууд үүсэж байгаа гэсэн. Энээс цаашаа маш олон бүтээгдэхүүн үйлчлэгүүд бол байдаг 16-7 орчим үйлчлэгүүдтэй. Гэхдээ үндсэн core 4 нь бол одоо бид хэд шууд зах зээлийн санал болгож байгаа core 4 нь бол энэ төрлийн үйлчлэгүүд гэсэн. Баярлалаа. За ингээд бизнес event подкастын дугаарыг түрээд өндөрлөж байна. За эргэн сануулхад манай подкастын дугаарын спонсороор за Дэмбэ айргны брэнд ажиллаж байна. Сайхан байна. Гоё яриг байгаа сте тий. За тэгээ одоо ч нэг амралт зугаалга, шорлогны үйлрэл эхэлж байгаа. За сэрүүхэн нөхс татгалаад хээр гат авч яваад хэрэглэхэд маш тохиромжтой юм савлгаатай юм байлээ. За ингээд подкастын энэ дугаарын зочноор CS geek-ийн Монгол дахь мастер франчайз эзэмшигч, гүйцэтгэх захирал, за ахлах geek энэ хамаар оролцлоо. Ингээд та нарын geek-ийн ажилд бас амжилт хүсье тийм ээ. За баярлалаа. Тэгээд Монголд борлуулалтын асуудлыг бас шийдэх гээд ингээд бизнес эмээний хамт олон бол ер нь бол миний мэдж байгаа нэг банк ярддаг сэдв гол ярддаг тий. Тэгэхээр нөгөө та хэд ч гэсэн бас ингээд нөгөө Монголын зах зээл дээр ингээд борлуулалтын асуудал дээр хөнөмөр оруулах гад маш олон хүмүүст энэ борлуулалтын одоо сургалт тий одоо мэдлэгийг сайжруулах гэдэг юм бол одоо гоё маш олон гоё сонирхолтой хэрэгтэй подкастуудыг цомогт маш баярлалаа. Тэгээд бид хэд ч гэсэн нөгөө адилхан одоо бизнес эмэнтэйгээ хамтраад Монголд байгаа одоо маш олон бизнесүүдэд борлуулалтын одоо мөнгөө тий контент сургалтуудыг бас одоо юм богино хэмжээний контентоор дамжуулж өгөх сонирхол бол байгаа. Тэгэхээр та хэд маань одоо бидэртэй хамтрана гэж найдаж байна. За баярлалаа.